За сайн байцгаана уу. Өнөөдөр бид нар нэг эрхэм бүндэтгүнтэй уулзах гэж байна. Энэ бол одоо та бүхний сайн мэдэх доктор Лавгаагаа. Лавгаагаа бол зөвхөн монголчууд биш дэлхийн мэддэг том эрдэмтэн. Ягаад гэвэл Эйнштейний шагналтай дээр нь одоо дэлхийн 2000 шилдэг хүмүүсийн нэг гэдэг ийм өргөмжлөлтөй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ийм эрдэмтэн байгаамаа. Лавгаагаа их олон жил энэ монголчуудын язгуур ухааны талаар ярьж өөрийн үндэссэн мэргэжил болох физиктэйгээ холбож энийг их сонирхолтойгоор тайлбарладаг ийм хүн мөнх тэнгэрийн тухай ойлголтыг орчин үеийн физикийн шинжлэх ухааны үүднээс тайлбарлах энэ ажлыг бол их олон жил хийж байгаа. Бас их сонирхолтой онцлогтой ягаад гэвэл бид нар цаг үеэ дагаж хөгжих ёстой. Бид нар 13 дугаар зуундаа үлдэж болохгүй. Тэр үеийн ололт мэддэг бол бид бүхний одоо тухайн үеийн одоо бидний өг дээдсийн хуримтлуулсан бидэнд өглөөсөн мэдлэг орчин цагийн мэдлэгтэй хослуулад үнийг баяжуулан хэрэгжүүлэх нь бол энэ цагийн бидний хийх ёстой ажил өөрөг дараа үедээ хүлээлгэж ёстой юм одоо мэдлэг байгаамаа. За бид нар чинь нэг хэсэг бол одоо Лев Гумилев гэдэг хүнийг их шүтлээ шүү дээ. Монголчуудын түүхэн одоо тэр үүргийг бол их зөв өнцгөөс гаргасан гэдэг шүүмжлэлт ээж ханддаг эрдэмтэд бий. Тэгээд тэрэн донд бол пассионарист гэж нэг үг байдаг. Тэгэхээр энийг таны энэ квант физикийн үүднээс Монголын тухайн үеийн монголчуудын нөхцөл байдалтай холбоод ингээд өнөөгийн Монголтойгоо холбоод ингээд үзэхээр юуг тайлбарламаар байна? Лев Николаевич Гумилев бол та миний энэ философийн багш нарын нэг юм байгаа юм. Миний сүүлийн 30 жил хийсэн ажил бол дандаа физикийн туршилтаас явж байсан. Тэгэхээр сүүлийн үеийн туршилт бол орчинд хар нөх гэж нэг. За одоо туршилт энэ хар нөхөд бол газар сайгүй байна. Бидний шөнө болгон хардаг энэ сүүн замдч бай. Манай гадаагдаг дотор бай. Оддын оронд бай. Тэгэхээр энэ хар нөхийг би квант физикийн үүднээс тандаад үзвэл энэ бол орчлонгийн тавилан заяаг үйлдвэрлэдэг юм байна. Би Гумилевийн онолыг багтан шүтэж явсан. Одоо бол энэ хар нөхний онол цахим нано биодэвшил буюу атом молекулыг хазаарлаад чөдөрлөөд эдлгээнд хэрэглээд цоо шинийг бүтээх дэвшил хүндрэлтэн гаргаж чад байна. Энэ нөхцөлд бол энийг Монголд оруулаад ирэхлээр Гумилевийн нөхцөл бол орчлон цахим нано биодэвшил хүн даяаршил энэ юунд нийлээд цоошин квант пассионарист энэ сувгаал болох юм байна. Энэ бол манай Монголын хөгжлийн хөтлөөр хүч болох юм байна гэж үзэж байна. Орчлонгийн юу гэдгийг одоо хамгийн жижиг юм, хамгийн одоо том юм хоёр. Энэ хоёр төлөлийн хооронд амьд холбоос байна. Харилцсан бие биендээ үйлчилж байна. Тийм учраас тэрийг таньж мэдсэн учраас монголчууд бол ерөөсөө энэ мөнх тэнгэрийн зарилгаар гэдэг бол тэр орчлонгийн зам ёсыг гажихгүйгээр дагаж явах тэр хууль ёсыг хэлсэн юм байна. Тэгээд тэр дагуу бүх өрнөсөн бүх үйл явц бол амжилтанд хүрчээсэн юм байна. Түүнийг түүнтэй эсрэгдсэн ч байдаг юм уу? Эсвэл одоо түүнээс гажигсан бүхэн бол бас ийм уналт бууралтанд хүргэдэг юм байна л гэсэн ийм л дүгнэлтийг бол хийсэн л дээ. Мөнх тэнгэрийн хүчин доор гэж нэг үг байдаг. Энэ үгийг гадарлах гэхсээр доторлох хүн тунц өөхөн. Одоо энэ дэлхийд ирэх олон улс үндэстний хувьд яг нэгдсэн үндэстний байгууллага энэ жил ямар жил болохыг шийдэж мэдчих чадахгүй. Одоо энэ их олон дурхайлт мэрэгч гисэн. Гэтэл тэнгэр бол энэ үнийг
оршиж орчлонгийн төдийгүй орчиж орчлонгийн яахыг гагцхүү тэнгэр мэднэ. Золион шлийн үед бас зожигрох ус аюултай. Шинжлэх ухаанаа бариад явбал бидний нэг түшиг болно байгаа гэж найдаж байгаа юм шүү дээ. Ер нь одоо квант механикийн үүднээс аваад үзвэл атом молекулын төвшөнд буюу энэ метрик тэрбум хаваасны хэрийн зайд байгаа бөөмс атом молекул бол бэлэг оюунтай. Зүгээр энэ дээр байж байгаа нэг бодис шиг биш. Энэ мангар бодис шиг биш. Бэлэг оюунтай. Тэднийг энэ сараалчин дундуур нөтрөглөвэл би аливаар нь явахыг үдгээ сонгох чадвартай. Тийм учраас шийдвэр гаргах чадвартай. Амьд гэж үү? Амьд биш. Амьд биш. Бэлэг оюун доод төвшөнтэй байна. За энэ бэлэг оюунаас юу гэж нэрлэхээр уулын савдаг, усны лус, шамблын орон ингээд одоо байгаа юм. Сав ертөнцийн амьгүй молекулуудыг амьлаг молекул үүсгэн одоо шим ертөнц үүссэн. Шим ертөнцийн молекулаас эсийг бүрэлдүүлсэн. Эс бол одоо оюун ухааны анхны атом нь. Одоо бидний доторх эсүүд бол бид ярилцж байгаа юм шиг л ярьж байна. Энэ бол урлагийн, соёлын, түүхийн өнгөрсөн одоо ирээдүйн 3 цагийн мэдээллийг шүүж бидэнд хэлээд байгаа юм. Бид тэгээд голцоо газрын юмд уяатай учраас богинохон шийдвэр гаргаж байгаа юм. Дээдгийгэнд хүрсэн бүр хол юм. Тэнгэрийг ойлгосон ард түмэн бол цөөхөтлөө олон олноос дутдаггүй монголчууд. Тэнгэртээ залбирч хамаг нандин өчлөөн тэнгэртээ өчөж тэрнээс аврал гортхоос илүүгээр ээл үлцгийг хүсэж өөрсдөө их тэнгэрийн хүүшиг явахан андгайлж яваа ийм хүчтэй. Мэдээлэл ер нь бол мэдээлэл гэсэн үг шүү дээ. Яг мэдээлэл. Зарим нь бол энерги гэж яриад байна, тийм ээ? Дан энерги гэж байхгүй. Ерөөсөө л өнгөрсөн одоо 3 цагийн мэдээлэл. Мэдээлэл байна шүү дээ. Тэгэхээр энэ мэдээллийн орон зай маань өөрөө ингээд нэгдмэл нэг орон зай үүсгэж байна да. Тэр мэдээлэлд нэвтэрч чадж байгаа хүмүүсийг бол госч чадварцсан ч гэдэг юм уу одоо бусдаас арай ялгаж үзээд байх шиг байна. Одоогийн манай залууч нэлээс ирж ийн л да. Энэ хэрэгтэй байна гэж. Тэгэхээр энэ далд орныг манай өвөг дээдс хүннүү сүннийгийн үеэс бүр хүчрхэг мандуулаад эзэн Чингисийн үед өндөр оргилд нь хүргэж тэр бэлэг тэнгэр эрдэм болвол тэр далд орныг монголчууд мэдэрч байсан. Байгаль орчноос л мэдлэгээ авч байсан. Тэнгэрээс мэдлэгээ авч байсан юм шүү дээ. Манайхан одоо юу гэдгийг их хааны үед бол ингээд бүх шашинд одоо тэгш шарцд ханддаг байсан, алийн ч ялгуурлдаггүй байсан гэж яриад байдаг шээ. Гэтэл энэ бол зүгээр нэг тийм улс төрийн бодлого биш. Энэ бол өөрөөр хэлэх юм бол хэн ямар шашнаа шүтэх нь бол тэр хүний одоо жамын асуудал, одоо үүлийн будын шашнаар ярих юм бол үүлийн үрээрээ л өөрөө сонголтоо хийж байгаа асуудал. Тийм учраас бусдын шашныг битгий өөнтгөл өөрийнхөө шашныг битгий илүүд тавиа гэдэг нэг тийм зарчим явж байдаг. Өвөг дээдс маань тэнгэрт нэг л жам бай. Тэнгэрийн жам бай. Тэр жамыг хүмүүс янз бүрээр ойролцоолж хүлээж авсан байна. Энэ олон шашин бол тэрний хэлбэрд учраас бид бол нэг гадуурхах ёсгүй нэгдүгээр. Хоёрдугаар тэнгэрийн үүднээс үзвэл хүнч бай, дуусч бай,
өв сургамалч бай бүгд нэгэнд их хэрэгтэй юм аа. Энийг бүгдийг хайрлж хүндэлж явах ёстой гэдэг Тэнгэрийн жамын гол нь энэ шүү дээ. Сүүлийн үе манад одоо сүүлийн 30 жилийн бөө мөргөлөх сэргсэнтэй холбоотойгоор бас янз янзын мэдээж энэ хөгжлийн явц донд олон юм өөрчлөгдөж байна, танин мэдэж байна. Бас буруугаар хөгжих хандлагууд илэрч байна. Тэгээд янз янзын нэр томьёогоор нэрлээд нэршлүүд гарч ирээд байна л да. Зарим нь бол бүр ингээд гажуудаад мухар сүсгийн хэмжээнд очоод өөрсдөө зохиосон зан үйлүүд болоод ингээд бүр төөрөлдөж дуусчих штеп. Уг нь энэ Монголын бол монголчуудынхаа оюуны хөгжлийг бодвол аль болох хурдан сэгсрээсэ гэж боддог юм. Хүний сэтгэл оюун төөрөгдөлд орох, хүний одоо нөлөөлөлд автах, орчлон хорвоогийн зүү зогсон хим хэмжээнээс гажуудах ийм ороо бусгай үе их үргэлжилж байна. За яг манайх ч одоо тэгээд ургийн бичиг одоо удам судраа мэдэх тэр зан үйлийг бол ургийн ураг үндсээр тасдуулсан болсон шүү дээ. Дасцсан юмыг залгах, буруутсан юмыг зөвтгөх, мартагдсан юмыг сануулхад бас л их хөдөлгөөнтэй. Эх орон чөлөөслийг хэдий ч нэгж холдгоно уу? Түүх соёлоос нь хэдий холдгоно уу? Залмын шил ерөөсөө ингээд ороод ирдэг. Яг уламжлал маань одоо сэрэх гээд 30 жил явж байна. Энэ хугацаа бол дэндүү урт юм шиг, нэг бол богино юм шиг санагддаг. Залмын шил бол дэлхий дээрх бүх улс үндэстнийг тэр дундаа баг буурай улс үндэстнийг их нутгаа мэдэхгүй, их түүхээ мэдэхгүй, өв соёлоо мэдэхгүй, бичгээ мэдэхгүй, хэлээ мэдэхгүй ийм болгох Шашин бол уул нь гүн ухаантай, цэцэн мэрэгэн ухаантай, философтой байдаг. Энэ философоос холдоод шашны гүн цэцэн мэрэгэн ухаан нь холдоод шажин болоод мухар сохор үзэлд оруулаад ирэхийг хоосон чанарын дайн гэж хэлсэн баг. Энэ он цагийн хэмжээс өөр цаг хугацааны замбуулангийн жим тодорхой нэг цаг үеэс нөгөө цаг үе рүү шилжиж байдаг. Монголчуудад бол мэдээж ухтаа тэнгэр үзэл гэж байсан. Тэнгэрийн их соёл, язгуур өв соёлтой ард түмэн. Үүнийг сэргээх хэрэгтэй байна. Энийг бол бэлэг оюунаас сэргээх гэдэг. За үүн дээр бол бид шинжлэх ухааны үндэслэлтэй. За яг физик байгаа, хим байгаа, биологи байгаа. За тэгээ бүх талын мэдлэг, өв соёлоо ч гэсэн хатгалаад энийг яаж хоршуулах вэ? Нэгзүүлэх вэ гэдэг асуудал тулгарч байгаа. Тэнгэр үзэл онол шинжлэх ухааныг хоршуулж мөн хамтдаа энэ дунд орчин цагийн хим хэмжээсэндээ тааруулж шин дэвшилж язгуур Монгол философиг гаргаж ирэх нь зүй зохистой юм аа. Энэ бэлэг тэнгэр шинжлэх ухаан хоёр цуг айлсаад өнөөдрийн энэ оюун санааны нээлт нь монголчуудын тэр бэлэг эрдэнэ байсан юм болов. Тэгэхээр бид нар яалтчгүй энэ өмнөхийн мөрдөр байгаа өвөг дээдсийнхаа энэ өв их уламжлал тэр бэлэг тэнгэрийг судлахаас өөр аргагүй. Энэ монголчуудын нэг философи, нэг үзэл Монгол энэ тэнгэр эрдэнэ гэдэг зүйл байдимаа гэдэг юмыг л батлах гол зорилго нь тэнд байгаа юм болов гэж. Соёлын шлийн аюулаас Монгол түмнийг аврах бол үндэсний хэл, бичиг, соёл, өв тэр бүхэн хүн ардтан тэгээд их нутаг дээр байгаа үед маннан мадрах бол маш ойрхон шинжлэх ухаанаа бариад явбал бидний нэг түшиг болно байгаа гэж найдаж байгаа юм шүү дээ. Энэ мөнгө тэнгэр би эрдэм гэж нэрлэдэг юм. Энэ тэнгэрээс авдаг шууд бууж ирдэг эрдэм. Энэ эрдэм бол Гомлёв хэлэхдээ чөтгөрчгүй, бурханчгүй тэнгэрийн жамыг одоо буулгаж хэрэгжүүлж чадсан агваа нүүдлийн соёл гэж Гомлёвын санаа юм байдаг юм да. Шинжлэх ухааны олон салбар байна.
За тэгтэл тэрэн дундаас ерөөсөө ингээд энэ бусад орны эрдэмтдийг чарсан дээр манайхныг чарсан дээр яг физикчд ингээд явсаар байгаа хоосон чанарч гэдэг юм уу одоо бидний яриад байгаа хар нөхч гэдэг юм уу тийм ээ энэ дээд оюун ухаан гэдэг илүү ойртоод ерөөсөө яг тэр чиглэл рүү мэрэгшээд явчихсан зүйлтэй энэ чиглэлийн хүмүүс болоод явчихыг цөмийн дэртэгээс аваад цөмөр дамжаад молекулаар дамжаад эсээр дамжаад одоо нейрон удамчлын молекулыг цөмийн аргаар судалж байна. Тийм учраас миний энэ хүмүүжсэн хүмүүжил бол ерөнхийдөө Тэнгэрийн бэлэг чанар руу ингээд нэг цогцолж гарч ирсэн байна л да. Миний гол одоо энэ шинжилгээнд орсон арга бод математик. Математикийн хэл залгасан юм. Энэ Тэнгэрийн хэл бол математикийн байгаа юм. Шинжлэх ухаанаа бариад явбал бидний нэг төшиг болно байгаа гэж найдаж байгаа юм шүү дээ. Та одоо удахгүй лекц яг энэ сэдвээр тавих гэж байгаа. За. Тэгэхээр энэ лекцэн дээр бол энэ саяын сэдвүүдэд дэлгэрүүлж их сайхан нарийн ярих байлгүй дээ. Шинжлэх ухааны хувьд бол одоо яг энэ чанад ухааны талаар бол бас одоохондоо тэр туршилтын болоод бусад аргаар нотлох боломж нь бас харьцангуй хязгаарлагдмал мөн шүү дээ. Тэгвэл өнөөдөр чинь яг ингэ шинжлэх ухааны арга зүйгээр батлагдвал үнэн тэгэхгүй болоод одоо баталгаагүй ч гэдэг юм уу ийм асуудал өөрсдөг. Ялгсан ингэж байж. За тэр Монголын агва эрдэм тэнд байгаа юм. Домог болж үлдсэн байна. Сүүгээр сүлсэн давхар нэрсэн цэвэр усыг бэлэг оюуны. Би бас туршаад байна. Одоо гэгэнт нарын оюуны хүчээр улаачаар дамжиж орж ирж штэ. Тэрийг ялгах туршилт би тавих гэж байна. Таны нэг үгийг бүр онцлож сайхан тэмдэглээд одоо ярилцлага өндөрлөе гэж бодож байна. Үнэхээр энэ бол зөвхөн монголчуудын эрдэм биш. Энэ бол хүн төрөлхтнийх байх ёстой. Тэрэнд монголчууд хошуучлагч байх ёстой гэдэг дээр одоо би маш их үнэн монгол хошууч Чингис зайд олзомгийн төлөө байлдаг юм. Тэнгэрийн энэ ерөнхий жамыг хүн төрөлхтний хүртэл болгоё гэж дайнд борж исэн байхгүй юу? Тэгэхээр бид одоо хошуучлагч болно гэдэг өөрийн чинь энэ санааг би их баяртай хүлээж байна. Оюун санааны хувьд бол одоо хөрдөгтний мандаалагч болох ёстой гэдгээр бидний хүнд дээд тэнгэрээс заяад сууж байгаа шүү. За баярлалаа. Мөнх тэнгэрийн хүчин доор гэж нэг үг байдаг. Мөнх тэнгэрийн тухай ойлголтыг орчин үеийн физикийн шинжлэх ухааны үүднээс тайлбарлах Золион шилрийн үед бас зожигрох ус аюултай. лавгагаа бол зөвхөн монголчууд биш дэлхийн мэддэг том эрдэмтэн монголчуудын язгуур ухааны талаар өөрийн үндэссэн мэрэгжил болох физиктэйгээ холбож энийг их сонирхолтойгоор тайлбарладаг. Эйнштейний шагналтай дэлхийн 2000 шилдэг хүмүүсийн нэг гэдэг өрөмжлөлтөй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ийм эрдэмтэн байгаамаа. Шинжлэх ухаанаа бариад явбал бидний нэг төшиг болно байгаа гэж найдаж байгаа юм шүү дээ.